ажил олгогч нар ажилтнуудаас ямар ур чадварыг хүсдэг болсон бэ? За бүгдээрээ сайхан шинэлцгээж гинүү. За өнөөдөр судлаачийн мэдээ дугаар номер 2 шинийн 2-нд орж байгаа. Ингээд та бүхэн маань айл их хийсч алт мөнгө их цуглуулсан байхаа гэж найдаж байна. Ингээд хэдүүлээ мэдээг эхэлцгээе. За өнөөдрийн мэдээ болохоор Fortune дээрээс орсон. Энэ нь дэлхийн топ 500 компани CEO-гийн өгсөн ярилцлага, подкаст, янз бүрийн зүйлүүд дээр өгснүүд ярилцлага мэдээллүүдээс нийлүүлээд гаргасан ийм нийтлэл байгаа. За нийтлэлийн эхэнд болохоор Amazon компани энэ оны 1-р сарын эхээр болохоор цомогтгол хийсэн. За тэгээ энэ цомогтгол хийхдээ болохоор тавьсан гол шалгуур нь юу байсан бэ гэхээр яг чи өөрийнхөө хамгийн сайнаараа хичээхдээ ямар хувь нэмрийг энэ компанид чи оруулсан бэ? Ямар нөлөөллийг үзүүлсэн бэ гэдэг дээр л гол шалгуураа тавьсан гэж байгаа байхгүй. Намайг анх ажилд орж байхад ямар шалгуур тавьж исэн бэ гэхээр удаан сууж ажилдаг ажилтныг сайн гэж үздэг байсан. Манай энэ үнэхээр сайн ажилтаа ингээл өглөө байж идэг, орой ч гэсэн ингээл сууж идэг тий. Бүр орой хүртэл сууж идэг энэ хүмүүстэй үнэхээр амар хичээдэг сайн ажилтан гэж үнэлдэг байсан. За тэгвэл энэ нийтлэлээр болохоор хичээл зүтгэл бол дангаараа бол сайн үзүүлэлт байхаа болсон. Энэ дээр ажил олгогч нар A үнэлгээ өгөхөө болсон. Юун дээр A үнэлгээ өгж байгаа вэ гэхээр тэгээд хичээж зүтгэснээрээ чи ямар хувь нэмрийг оруулсан юм бэ? Ямар үр дүн гарсан юм бэ? Ямар нөлөө гарсан юм бэ гэдэг нь өөрөө чухал болсон гэж байгаа байхгүй. За тэгээд яагаад тэгвэл энэ чухал болчвоо гэхээр Facebook компани гүйцэтгэх захирал Марк Цукербергийн хэлсэн нэг юм ишлэлээ. За тэгээ энэ дээр юу гэж хэлсэн бэ гэхээр бонусны буюу урамшууллын систем нь ямар болж байгаа вэ гэхээр илүү олон төрлийн санал санаачлаг гаргаж байгаа. За тэгээд тэдгээрүүд нь ингээд хүлээн зөвшөөрөгдөж байгаа. Үр дүнтэй байгаа хүмүүсийг урамшуулсан ийм бонусны системийг бол илүү их нэвтрүүлж ингэж ажиллаж байна гэсэн. Тэгэхээр энэ дээр юуны тухай яриад байна вэ гэхээр нөгөө incentive bonus гэдэг нэг зүйл байгаад байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхээр үр дүнгийн урамшуулал гэх юм уу. За ихэвчлэн энэ менежерүүд за тэгээд дунд шатны болон бүх төвшний удирдлагуудтай бол энэ урамшууллын систем энэ олон улсад яригддаг болсон. За тэгээд энэ нь яаж ажилдаг вэ гэхээр жишээ нь би нэг баг ч юм уу нэг төсөл удирддаг байлаа гэж бодоход энэ хугацаанд энэ ажлыг хийж чадах юм бол чи энэ урамшууллыг авнаа. Хэрвээ хийж чадахгүй л авахгүй гэдэг ийм тохиролцоотой болсон гэсэн үг. За тэгэхээр энэ дээрээ тулгуурлаад би хүний нөөцийн хичээл үзэж байхад ингээд сонирхолтой санагдаж байгаа зүйл нь юу вэ гэхээр тэр удирдах ажилтнуудад өөрт нь ямар бүтцээр ажиллах вэ гэдэг тэр шийдвэрийг хин ямар ур чадвартай хүмүүстэй ажиллахын тэр нь ямар хүмүүсээр бага бүрдүүлэх вэ гэдэг тэр боломжийг нь тэр ажилтнанд ингээд шууд тэр удирдах ажилтнанд өгдөг. Хүний нөөц бол хувилбаруудыг санал болгодог. Ийм боломжууд ингээд чамд байна. Өнөөдөр танаа багтаага хүмүүсийн цалин бол ийм эндээс үл чи бууруулж болохгүй. Гэхдээ чи нэмээд энэ хүнд нэмэлт таскууд өгөх юм уу яах юм энэ гэд те энийг ингээд өгдөг болсон. За тэгсэн чинь яагаад энийг өгдөг болсон бэ гэхээр тэр хүний оруулж байгаа орлого нь гарч байгаа зарлага хоёрынх нь харьцаанаас тэр хүний тэр бонус нь яригддаг болсон гэсэн үг. Тэгэхээр би аль болох баг бүтцээр ажиллаад баг зардалтай ажиллах тусам надад ирж байгаа урамшуулал өөрөө сайн болно гэсэн үг байна л дээ. За тэгэхээр нийтлэлийн ихэнд дурддагсан Amazon компанид болон бусад ер нь ингээд олон улсын том компаниудад ийм цомогтголууд бол нэлээ хийгдэж байгаа. Тэгээ энэ нь бол нэгдүгээрт бол мэдээж системийн шинжилэлүүд байна. За тэгээд араас нь болохоор нөгөө AI-ууд өөрөө ингээд хүмүүсийн түгээмэл гаргадаг алдаа их гардаг ажлын байрууд байна. Эсвэл гар ажиллагаа цаг их зарцуулдаг ажлын байрууд байна гэд ихэвчлэн ийм ажлын байрууд бол AI дээр ингээд
орж ирж байгаа. За тэгэхээр нөгөө талд нь бол одоо эднэр бол цомогтголын AI-тай холбоотой, системтэй холбоотой зүйл бол нэгдүгээр цомогтголын шалтгаан болж байгаа бол энэний арт талд нь байгаа хоёр дахь шалтгааныг бий болвол энэ удирдах ажилтны одоо яаж хамгийн ухаалгаар хамгийн бага зардлаар ажиллах вэ гэдэг энэ урамшууллын системтэй холбогдсон энэ менежментийн зохион байгуулалт нь өөрөө бас энэ цомогтголын бас нэг том шалтгаан болж байгаа гэсэн үг. Яагаад гэвэл би тухайн төслийг хамгийн бага зардлаар л одоо хамгийн ашигтай хийж чадах юм бол надад ирэх бонус хамгийн сайн байна гэдэг энэ зарчим дээр энэ тулгуурлагдж байгаа. Тэгээд энэ Марк Цукербергийн энэ бонусын систем гэдэг энэ зүйл маань өөрөө энтэй хамаатай. За тэгээд одоо олон улсад ямар болсон бэ гэхээр энийг ганцхан удирдах ажилтнуудтай ч хийгээ зогсохгүйгээр янз бүрийн төслүүд дээр ажиллаж байгаа ажилтнууд дээр за дээрэс нэмээд одоо нөгөө би худалдааны гэрээ хилцлүүд хийдэг бол бас энэ над дээр ярьж байгаа. Чи энэ гэрээг одоо хамгийн бага өртгөөр хийх юм бол энэний дундах одоо зүйл дээр тэдний хувийн бонус буюу ашигын чамд огтнооч гэдэг юм уу. Ингээ бүр ажилтнуудтайгаа энэ бонусны талаар яригддаг болсон байгаа. Энэний дараагаар цомогтгол гэдэг зүйл бол олон улсад бол одоо хүмүүсийн айж байгаа зүйл байгаа. Яагаад гэвэл одоо энэ нийтлэл дээр энэ ур чадварт одоо энэ цомогтголд орсон ажилтнуудын одоо 44.9% нь эргээд ажилдаа болно гэдэг дээр бол санаа зовж байна гэсэн ийм зүйл дурддагдсан байсан. За тэгэхээр энэ дээр болохоор одоо хүмүүсийг ерөнхийдөө олон улсад нийт ажлын байруудыг ингээ хоёр хувааж байгаа. Нэгдэлт нь болохоор unskilled employee буюу одоо ур чадвар шаардлагагүй ажлын байрууд. За skilled employee буюу ур чадвар шаардлагатай ажлын байрууд гээд тэгэхээр энэ ажил олдохгүй байгааг одоо айж байна гэдэг дээр болохоор 44.9%-ийн талаар хэний талаар ярьж байгаа вэ гэхээр skilled employee-ийн талаар ярьж байгаа буюу ур чадвартай одоо шаардлагатай ажлын байран дээр ажиллаж исэн хүмүүсийн тухай ярьж байгаа гэсэн үг байна. Тэгэхээр энэ хоёр дээр цалингийн эхлэх гараа бол ер нь бол адилхан. За тэгээд ур чадвар шаардлагагүй ажлын байруудыг бол одоо ингээд нэг хүн удаан ажиллаад байх ч бүр шаардлагагүй гэж үзээд тэгээд ингээд тогтмол хүмүүс нь өөрчлөгдөж явахад одоо зориулаад ажлын байрны зохион байгуулалтыг одоо зааварчилгааг тэгээ бүх юмыг энд зориулаад ерөнхийдөө бол өөрчлөгдсөн. За энэ төвшөнд мэдээж удаан ажиллаж болно. Тэгвэл яг вэ гэхээр одоо инфляц өөрчлөгдөх ч юм уу те эсвэл хөдөлмөрийн хөөсний доод хэмжээ өөрчлөгдөхөд ингээд цалингийн хэмжээ өөрчлөгдөөл явж идэг. Ийм ажлын байр. Бүр тийм ажлын тухтай орчны талаар ч юм уу те ингээд тэрэнд нь бол нэг их анхаарал байдаггүй. Яг л угаасаа энд ингээд хүмүүс ингээд байнга солигдно гэдгийг ингээд ажил болгогч нар хүлээн зөвшөөрсөн байдаг. Ажлын зохион байгуулалтыг бас ингэж хийсэн байгаа гэсэн. Тэгэнгүүт ур чадварт шаардлагатай ажлын байрууд дээр болохоор одоо надад ажлын 5 тухтай орчин нөгөө тух те бусад нэмэлт хангамж урамшууллуудын талаар ч юм уу те энэ дээр ингээд ажил болгогч нар илүү их анхаарч байгаа. За тэгээд дээрэс нэмээд яагаад энэ хүмүүс юм айцтай байна вэ гэхээр чинь энд ажиллаж байгаа оюутнууд ур чадвар шаардлага ажлын байран дээр ажиллаж байгаа оюутнууд ч юм уу тийм ингээ бусад хүмүүс өөрийнхөө ур чадварыг одоо нэмэгдүүлээд энэ өрсөлдөөн рүү орж ирж байгаа. За тэгээ дээрэс нэмээд нөгөө албан тушаал ахих тусам эсвэл өөрийнхөө ур чадварыг нэмэгдлэх тусам энд бол боломжууд байгаа. Ур чадвар шаардлагатай ажлын байрууд дээр бол маш өндөр боломжууд байгаа. Саяны инсентив бонусаас ахуулаад ингээд маш их боломжууд байгаа учраас маш өндөр өрсөлдөөнтэй гэсэн үг байна л дээ. Тэгэхээр энэ олон одоо тасралтгүй хүмүүс ийм өөрийнхөө ур чадварыг ингээд ахиулах ийм шаардлагатай болцсон байгаа учраас энд өрсөлдөөн их. За тэгээд нөгөө нэг энэ цалингийнх нь бодлогоор дамжуулаад энэ өрсөлдөөнийг бий болгоцсон учраас яг өнөөдрийн байдлаар ажил олгогч нарт чи тэртээ тэргүүл хичээн энд байгаа хүмүүс угаасаа л хичээн. Тийм болохоор их хичээгээд байгаа чинь бол одоо ажил олгогч нарт чухал биш болоод юу чухал болсон бэ гэхээр тэр хичээл зүтгэл чинь өөрөө ямар одоо үр дүнг үзүүлж байгаа вэ гэдг нь өөрөө ажил олгогч нарт чухал болж хувирж байна гэсэн санааг энд хэлж байгаа. За тэгээд цомогтголын тухайд бол би
Одоо Монголд ажиллаж байгаа та бүхэнд бол энэ нэг тийм айгаад байх зүйл гэж би бодохгүй байна. Тэг яагаад гэвэл Монголд бол бид нэр ажиллах хүчний хомсдолтой байгаа. Тэгэхээр харин ч эсэргээрээ юу вэ гэхээр одоо илүү ур чадвараа нэмэгдүүлэх тусам компаниуд ингээд таныг булаацалдаж авах илүү ингээд цалингийн боломжууд болон бусад боломжуудыг ингээд танд санал болгох энэ төр гэл маш олон зүйлсүүд ингээд бий болох боломжтой байгаа. За харин зүгээр айх зүйл нь юу байгаа вэ гэхээр AI-тай буюу системтэй хамтарч ажиллаж чадахгүй бол энэ өрсөлдөөнд орж чадахгүй ингээд үлдэх ийм одоо зүйл бол яг Монголд ч тэр олон улсад ч тэр яг адилхан одоо айх зүйл маань бол энэ болж байгаа гэсэн үг. За тэгээд бас нэг хэлэх зүйл нь юу вэ гэхээр одоо би энэ компанидаа удаан ажиллаж байна, 10 жил ажиллаж байна, 5 жил ажиллаж байна. Тэгээ манай компани намайг ингээл олж харахгүй л энэ. Тэгээ би уудал ингээл амар сайнаараа хичээж байгаа. Гэхдээ намайг үнэлэхгүй байна гэж хэрвээ та бодож байгаа бол компани таныг олж харахгүй байгаа биш ээ. Таны ур чадвар чинь компани тавьж байгаа тэр шалгуурт хүрэхгүй байна. Энэ бол яг шудраг үнэн гэсэн үг байна л дээ. Та яг одоо танай компани эсвэл таны ажилд орохоор сонирхож байгаа компани чинь ямар ур чадвартай хүмүүс хэрэгтэй гэж үзэж байгаа вэ? За тэгээд таны яг ур чадвар чинь тэрэнд ингээ ямар хувьтай байгаа вэ? Хүрч байгаа мó хүрэхгүй байгаа мó гэдэг дээр бодит үнэлгээнүүдийг хийж үзэх хэрэгтэй. За ингийн тулд нөгөө ур чадварын үнэлгээ хийдэг компаниудад тест өгч болж гин, ментортой болж гин, коуч авч болж гин. Гэх мэтлэнгээр эдгээр хүмүүс яадаг вэ гэхээр таныг ингээ яг өөрийгөө бодитоор үнэлэгт чинь тусалдаг. За тэгээд дутуу байгаа ур чадварууд дээр чинь одоо зөвлөгөөнүүдийг өгдөг. Тэгэхээр ийм мэрэгжлийн хүмүүстэй хамтарч ажилласнараа та өөрийгөө одоо хүсэж байгаа карьераа одоо эхлүүлэх эсвэл тэр хүсэж байгаа карьер чинь өөрөө таны яг ямар ур чадвар дээр гацаа болоод байгаа вэ гэдгийгээ одоо илрүүлэх гэх мэтлэнгийн давуу талуудыг олгодог шүү гэж бас хэлмээр байна. За ингээд AI-та та яалтчгүй л хамтарч ажиллах хэрэгтэй. Энэ дээр энэ нийтлэл дээр ч гэсэндээ энийг бол дурдж өгсөн байна. За тэгээ AI орж ирээд миний ажлын байрыг ингээл одоо булааж авах гал би ажилгүй болох гээд байна гэдэг дээр та санаа зовхоосоо илүүтэйгээр тэр AI-ыг ашиглаад ажлын байран дээрээ та харин ямар одоо нөлөөллийг ямар үр дүнг илүү сайн үзүүлж чадах вэ гэдэг дээрээ анхаарлаа хандуулаарай гэж одоо хэлмээр байна. Тэгээ яагаад үрийг гэх юм бол одоо жишээ нь энэ видеог хэдэн жилийн өмнө бол зөвхөн одоо дизайнерууд ч юм уу нэг мэрэгжлийн хүмүүс хийдэг байсан бол өнөөдөр би жишээ нь хийгээд YouTube-д оруулаад сууж байна. Энэ бол технологийн хөгжсөний ач гавья. Гэхдээ одоо жишээ нь рекламны салбарт ч юм уу байх юм бол тухайн AI-д яаж зөв даалгаврыг өгч чаддаг байх вэ? Яаж тэр системүүдийг одоо хэрэгтэй үед нь хэрэгтэй газар нь ашиглаж чадах вэ гэдэг бол ур чадвар болсон. Тэгэхээр жишээ нь гих мэтлэнгээр л одоо нөгөө AI-тай чинь нөхөж хамтарч ажиллаад тэгээд өөрийнхөө үнцнийг илүү өсгөх боломж танд яг гэхээр нээлттэй байгаа гэсэн үг байна. За ингээд ажил олгогч нар юу хүсдэг болсон бэ гэхээр үр дүнгэл хүсдэг болсон байх нь яагаад тэрэ гэвэл бүх хүн илүү их боломж байгаа гэдгийг олж харж байгаа учраас бүх хүн хичээдэг болцсон. Тэгэхээр хичээх гэдэг бол угаасаа байх л зүйл болцсон учраас ажил олгогч нар яасан байх нь үр дүнг яг тэр төсөлд чи яг ямар хувь нэмэртэй оролцож байгаа юм бэ? Тэгээд хичээснээрээ чи ямар бүтээмжийг гаргаж байгаа вэ гэдэг чинь өөрөө ажил олгогч нарт чухал болсон байх нэ. Маг илтгэх нэг зүйлийг бол одоо өөрийнхөө багт өөрийнхөө ажил олгогч нарт ингээд бас харуулаарай. Тэгээд тэгснээрээ таны үнц нь яг гэхээр илүү их нэмэгдэн, танд ирэх боломжуудаас илүү их нэмэгдэн. За энэнд бол AI-та хамтарч ажиллахаас өөр одоо ямар ч арга бол байхгүй. За тэгээд миний туршлагаар би яаж одоо миний бол туршлагаар би яаж AI-тай одоо хамтарч байгаа вэ гэдэг талаараа Сараас Минипод experience share хийсэгт бас видеог оруулах болно. Тэгээд тэнтэс та бүхэн маань миний ашиглаж байгаа арга юу вэ гэдэг талаар мэдхийг хүсвэл ороод үзээрэй. За ингээд өнөөдрийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Өнөөдөр суралцаад маргааш туршицгаая. Хамтарч ажиллаж байгаа партнерс маань Kasab онлайн workshop training center коуч хэрэгтэй бол Kasab хандаарай.
За ингээд өдрийг үр дүнтэй өнгөрүүлээрэй. Өнөөдөр суралцаад маргааш туршицгаая. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.